Хай. За. CF-ийн шалгалт, левелийн шалгалт нь бэлдээд өнөөдөр 6 сарын 21. Одоо эдийн economics институтээр явж байгаа. Өчигдрийн хувьд миний үлгэл 53% гүйцэтгэлтэй шалгалтаа өгсөн. Тэгээ өнөөдөр өглөө 5-аас эхлээд босч жоох юм аяж агаад. Одоо эсэж жоохон анхаарлах гаагүй юу нь бол гарч ирсэн байна. Тэгэнгээ жоохон өөртөө юм яри өмнөх онжлуудаар дурсъя гэж бодоод энэ бэлхийг өөртөө зөрлөд юм л хийж байна. Тэгээ яг салхилах гэж гарч ирсэн угаасаа. Дөрмийн дагуу ядаж нэг хэд сунах хэрэгтэй. Мэдээж халаат юм. За лэлийг бэлдэж чатаад бол сэтгэлээ байна. Ер нь бол би ICR-т 25 оны 9 сард яг Америк явж ирчээд дадлагчаар орж ирсэн. Тэгээ тэрнээс хойш дадлага байх хугацаанд левелийг яг 11 сараас юу л хэлсэн байна. Тэгээд 11 сараас ингээд эхлээд нэлээдэн сар одоо 26 оны 6 сарын 6 сарын 2 хүртэл нь бол яг ICR дадлага оюутантай барьснаас явж байгаа. Албан ёсны шалгалтнаа бэлдэж эхэлсэн болохоор 6 сарын 2-ноос өмнө ер нь яг гарсан үеэс эхлээд илүү сайн бэлдэж эхэлсэн байгаа. Тэрнээс өмнө яг хөө мэдээж өмнө хөвчлүүдээ ICR-аас сонсоод ингээд явж байсан байгаамаа. Явж байсан. Тэгээд одоо ингээ яг бодохоор заяа ингээд одоо 6 сарын 21 би шалгалтаа 8 сарын 21 нөөц яг 2 сар үлдсэн надаа. Ингээд харангууд эндээ 11, 12, 1, 2, 3, 4, 5, 6 нийт 8 сарын хугацаа байсан мөхгүй надаа. 8 сар дээр нэмээд одоо энэ сүүлийн 2 сарын хүнд 10 сарын хугацаа. 8 сарын хугацаанд би үнэндээ зүгээр ингээд хичээлээ яг сонсоо явсан. Гэхдээ надад тэгж бэлдэх амар юм урт хугацаа байсаар хахад би үнэндээ энэ хугацаа тулгаад сүүлийн 2 сарын хугацаанд л одоо өөрөө бүтэн амар ажиллаж юм. Тэгэхээр ингэж бүр нухаа хашиг боллоо өглөө ингээд 5-аас сод орой хэддэд ч унтаад байгаа юм. Тэгэхгүй ямар ч би орой 10 цаг хэд бол унтахыг хичээж байгаа. Тэгээ макстай 11 гэж унтаад 5 сэрээд ийм байдалтаар ер нь бол шалгалтны бэлгээсээр сонголт болсон. Хоёрд би мэржлийн дадлага одоо хамгаалж байгаа. Үйлдвэрлэлийн дадлага гэж байгаа. Тэнгүүд цагны үед юм амар давчууд үед юм бэлдэж байгаа баазрын стресстэй. Тэгээ тэрнээс болоод одоо ер нь бол ингээд салхилахаас гараад ирсэн байгаа шалтгаан юм л дээ. Цагийн мэд цагтан цагаа бүгдийн зөв ашигла. Өнөөдөр дахиж хизээш бид нарт угаасаа олдохгүй юм. Залуу байгаа дэр ихэд залуу байгууллагууд ингээд цагныхаа үнцнийг жоохон дутуу үнэлдэг юм шиг санагдлаа. Өөрөө одоо байгаа төслүүдлэрээс авчихсан гэл. Харин 8 сар хугацаа. Ер нь бол нөрөө их зэмлүүштэй байна. Хоёрт одоо нэрийн хэлэх явтай манай нэг багш байдیں۔ Манай багш надад нэг ном санал. Тэр номын ч гэсэн өндөө би бараг 3 худалч өнд 4 сар өөртөө уншсан уу? Нэг ном. Тэгээ манай багшлаараа намайг тийм удаа уншна гэж юусе бодоогүй юм лээ. Тэгээ ингээ хараад ангууд тэр номын үндэ би сар 2 сарын дотор хангалаад бас хугацаа байсан. Зүгээр хэтэрхийх амарс дарсан. Хэтэрхийхс дарсан. Энэ утас талбарт, сошиал медиа талбарт. Сошиал медиа бүр зүгээр тэр зүгээр скам гэдэг нас үе. Одоо яг энэ байрсараас ингэж цаг алдсан бодохоор дэрс нь өөрөө юу хийх бүтээх боломжтой байсан. Халдсан боломж өртөө тооцоод үзэхээр аяа хариунтай цаг минь.
За гоё гэрэл юм ярьцгаая. За тэгээд одоо энэ левел ихтэй ингэ бэлтэж явцгаа нэг юм бас амарсан анзаарлаа. Анзаарлаа шүү дээ. Ер нь бол левел 1 кандидат эйт 2 төрлийн сонголт гарч ирнэ. Нэг нь чи юм сураад чи за ер нь 2 төрлийн зовлон сон 2 сонголт гарч ирнэ заяа. Эхнийх нь чи ядуу амьдрах хөгдөдний сонголтоо эсвэл нөгөөх нь жоохон сурах зовлон гэдэг 2 зовлон байна заяа. Ядуу амьдрах зовлон сурах зовлон гэсэн 2 зовлон байна заяа. Сурахын зовлон шүү. Сурахын зовлон. Тэнгүүт миний хувьд одоо 2 сарын турш бүнгээ байдаг чадлаар хичээгээд шалгалтандаа пасс левел 1 пасс болвол үндэ миний сарын дунд зэлэн Монголд нэлээд өрнөлдөг болно. Хоёрт гадны компанид очиж ажиллахад энэ бакалаврын мэргэжлийн диплом дээр мөн зэрэгцээ CFA гэдэг level 1 pass гэдэг жижигхэн нэг тайтлаас нэмдэж өгч байгаа. Тэр утгаараа бас гадаашаа явах боломж, ордон хөдөлгөх боломж. Тэгтээ жоохон тий шатвар зааж төвчээр заах юм уу да. Микийн энэ дэр үлдээш. Тэгэхээр DJ үнэхээр сайн микрофонтой юм шүү. Ер нь ядаж контент хийх гэдэг хүмүүс байл. DJ-ний мик дээр байхад бол гэмиг юм байна. Йоо. Тэгээд сүүлийн үед анзаарсан нэг хэд хэдэн хичээл явахгүй аргачлууд байна. Нэг аргачлал нь өглөөр цоч онлоод унших хэрэгтэй. Ер нь л цагаа уучаад би яг гойсэрэг болгоод. Тэгээд нэг жоохон яг хар кофе, маш бага хэмжээний хар кофе нэг амар сэргийдэг. Тэгээд нэг цагаартай битүү онл уншиж жагаад ардаас нь бүтэн сайхан нэг өглөөний цагаа хоолтой гэдэг. Тэгээд усан дорд өөрөө нэг жоохон сэргийгээд хөт усан орох хэрэгтэй юм биш үү? Хөт усан ороод сэргийгээд тэгээд ардаас нь ингээд нэг дасан зөвлөж юмсэл өөрөө юу ч бит ямар нэгэн байдлаар нойрч ингэ илүү сэргээд илүү нэг жоохон би актив болгох юм бол өдөр суухад арай илүү efficient санагдсан миний хувьд бол. Тэгээд ер нь бол орой хичээлийн юм гэж бол байхгүй юм байл. Ялангуяа level 1-д бэлтжээвэл level 1 байна уу 2 байна уу 3 байна хамаагүй. Ямар нэгэн байдлаар онлайн солгондоо жоохон үлдэмээр дэвэл өглөөр тусаж л жоохон онлоодоо уншиж толгондоо хийж авахгүй бол угаасаа отлаа мэл. Онлоод ийцэн багтаад ямар нэгэн байдлаар логикоор 5 минутаараа ч юм уу эсвэл хар ухаанаараа ер нь шинжилгээний үнэлгээний нэр юм л хийчих юм шиг санагдсан миний хувьд. За тэгээ хоёрт нь болохоор curriculum facilitator яг юм хөө цаг нь давтцсан үедээ тэгээ Schwarzer өөр чин каплан хэдрээ ер нь бол ингээд багцлсан байгаа юмудаа бүгдийг амар сайн бүгд уншаад ардаас нь CFA ер нь бол нэг pre course л нэг тиймэрхүү юмуд байт юм байл YouTube дээр ингээд бүтэн бүх топикуудаараа тэрийг ер нь нэг үзчихвэл бас зүгээр юм шиг байлээ. Яг миний хувьд нэг давуу тал нь би асиаар ажилласан болохоор өөрийнхөө онлайн хичээлүүд ер нь л өөр дээр шеэрлээд авсан 8 сар хүртэл. Тэгэхээр тэр миний хувьд арай давуу талын хоёрт Каплан Шварцраас юмуд уншаал. Тэгээд имэд нөө баг ашиглаж өөрийнхөө мэдхгүй байгаа томьёо, мэдхгүй байгаа бодлогонуудаа асуугаад буцаад тайлбарлуулаад ер нь тиймэрхүү байдлаар хичээлүүдээ хийж байгаа. За 3 цаг нөр явах уу? Уг нь study budget-тэй болчих амар зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ study budget-тэй болвол нийтлэр яг юм нэгэндээ зааж өгд амар ингээд сайн ойлгож авах ч гэсэндээ нөгөө талаар study budget-аас шалтгаалаад ингээд шалгалтандаа хурдан бэлдэж чадахгүй нь ингээд амар ингээд хугацаа их алдах юм шиг санагдсан миний хувьд.
Тэрнээс үнэхээр хугацаа чинь байх юм бол study group-тэй study buddy-тэй болоод явбал ер нь best choice for everyone гэж. За, яа чанастай одоо 5 дахь хэрэгтэй. Би дээрэс нь одоо ингэж гэрч суусаар аваад дасал бас хийж чадах болсон юм лээ. Хамгийн сонирхолтой нь яа сэлж. За, яа. Дасал л ялч хийх юм лээ. За level 1-т бэлтгэс өөрөөр бас нэг юм ажиглаж байна. Ажиглаж байна ч гэдэг. Level 1-т бэлтгэс гадна ер нь философи, шинжлэх ухаан, математик, сэтгэл зүй, тэгээ түүх гэсэн эдгээр сэдвүүдээр ер нь бол айгүй их ном уншсан болол мэдлийн хувьд айгүй өргөн төвшөнд очино. Тэгээд тэрний дараагаар ядаж ингээд дэлхийг харах өнцөг чинь өөртөө амар шал өөр боллоо юм шиг санагдсан. Миний хувьд бол ялангуяа философи хүн ер нь хэзээс яг энэ философи хүмүүсд хүмүүсийн нийгэмд ингэж орж ирээд нийгэм гэж өөрчлөөд хүмүүсийн зан гарагт ингэж амар өөр болоо тий. Хүмүүсийн гаргадаг үйл хөдлөл алдаа оноо тэр бүхэн философи дээр нь л гаргаж ирээд түүхэн шинүүдэд тайлбарсан юм тий. Миний яг сайхан уншиж дууссан болохоор Монтеньний сонгол эссенүүдийг Мишель де Монтеньний сонгол эссенүүд гэсэн ном уншиж дуусгасан. Нөгөө нэг алдарт багшийн маань санд болсон. Тэр уншиж дуусгасны дараа ер нь бол хүмүүсийн ихэнх одоо ингээд гажуулууд гэх юм уу тиймэрхүү зүйлсүүдийг тэр ном дээр бол тайлбарлаад өгсөн. Тэгээд тэрэн дээр нэмээд одоо өөр хүн сэтгэл зүй өдөр тутмын амьдрал дээрээс нь юм дандаа хандлага маань хүртэл ингээд амар өөрчлөлт юм л би бол тусалсан л очиж байна. Яа тэгэхээр штэ гүн ухаан нь өөрөө хүнийг сэтгэл зүйг нь өгөхөд нь бэлтдгийг гэж яг хуу бичсэн байдаг юм байл л дээ. Тэгтээ яг хөө сонсоход эвгүй байгаа хэдий ч наад яг жоохон ингээд ухаад бодох юм бол хүн үндэ би өнөөдөр ч өгөх боломжтой маргааш ч өгөх боломжтой хэзээх вэ би өөрөө мэдэхгүй. Гэхдээ яг одоо байгаа цаг өнгөрч болгоно. Ингэж өөртөө аймаг хамгийн анхааралтай enjoy өнгөрөх юм бол би хүүхдээ ер нь хамсах байхгүй. Тэнгүүд философи төр тэр ялангуяа Монтеньний эссенүүд дээр болохоор тэр амар сайн харуулсан байт юм бил. Яг одоо байгаа нөхцөл байдал дээр хамгийн аз жаргалтай, хамгийн ингэ талархалтай байх юм бол ер нь хүн хүүхдээ ер нь харамсцгаа тэгээд амьдрал нь илүү утга учиртай өдөр болгоно өнгөрдөг. Тэрээ дагаа түн илүү амар тайван байж чадсан юм санагдсан. Одоо тэгээд тэрэн зарим шашны сургаалууд дээр ч харж байдаг. Буддизм, Christian тэр юу нэлээд нэр нь гарч ирдэг. Миний судалсан болохоор Буддизм, Christian хоёрыг илүү их судлаж утсан. Хоёрт би ер нь бол зүйлүүд өөрөө итгэж болж байгаа. Аюу фронт итгэж байгаа. Зарим сургаалууд нь ишлэлүүдийн өөртөө хэрэгжүүлэх хийж байгаа. Тэрнийг зарим философийн номнууд дээр угаасаа бас юм гарч ирээд шашны урсгалууд юм байдаг гэж ер нь амар мэдээ олж гисэн. Буддизм ч гэсэн хүний сайн цааны төлөө бас л фильм юмчтэй суурилдаг. Бас харин мэдээж ихэнх сургаалууд нь хүний сайн цааны төлөө байдаг. Тэр filmүүд амар өнөөдөр бол амьдарч байгаа цаг хугацаа өнгөрүүлж явахт нь амар туслах юм санагцаа. Тиймэрхүү л. За өөр гоё ярих юм. Ихтэй ингээд юу юм амар entertainment юм шиг. Цансаатай ингээд жоохон speechless. Тэгээд надад бол entertainment хийж л жоохон цад түн орондны сэргээр хүн чухал мотивац эсвэл зөвлөгөө өгч юм. Тиймэрхүү юмнуудыг яриа илүү хийж чадсан юм санаглаа. Одоо ингээд видео хийж байгаа шүү дээ. Хамгийн өндөр бас жилийн өмнө тэрний бас дахиад жилийн өмнө дандаа ер жилд нэг удаа YouTube руу ганц видео аплод гэдэг нэг ажил болчих боллоо. Аюу сайхан гинт онгот норж ирд юм шүү байгаа. Гэтэ нэг дааш төдөл би ямар ч юм ингээ гоё санаад орж юм бол тэр заавал хэрэгжүүлэх гэж дайрдаг байхгүй. Тэр маань
сул тал хүү даваад л хэлээ мэдгүй юм. Тэс даваад талаас нь л хармаар байна. Нэг гараад хэлгүй. Нэрийн шуун дээр тогтдог дасгал ингээд удаан барьдаг дасгал аим нөлөөлт юм байлээ шүү. Ганы хоёр шүүн үнээр сайн чангалтай юм лээ. Дээрс нь өөрөө яа ингэж жоохон чангалж мангалтаа те. Эсвэл яам дэж дасгал надад л. Нэр өөрөө үнээр чанцаа өөрхөн төвчээр шалгая гэж бодож марафонд юмсгүй л ихтэй зүгээр санагцаа. За энэ 26 оны Улаанбаатар марафонд бол би хагас гэдэг хагас марафонд гүйс ер нь л тачгүй шүү. Тэгээд энэ юм яагаад асуулт хийчихтэй юм хэцүү мэн. Хүнтэй хобос зам шиг. Хамгийн өрийн видео их өөр татгалж байж байгаа тэгэл. Тэсүү фоны. Нэг хүн үзэхгүй. Үзэхэд нь тэгэл нөгөө манай идэл байгаа дөө. Танаа үнэс чинь ер нь жоохон хагасгал зөөрөөрт ярих дуртай. Өөрөө ингээд түүхэн нэрээр бичүүлнэ гэдэгтэй гүн итгэл үнэмшилтэй автсан. Юм хийж бүтэнсэн амбиц байна. Ой. Гар. Юм хийж бүтээсэн сонирхолтой. Тэг жоохон тэнэг жоохон галзуу. Хаяа ус жоох эргүүлдэг, хаяа жоохон тайдаг. Нэг тийм үнцнэтэй ингээл ганц видео хийх гэж үзэл байна дөө. Нэр сүүлд тэр мандын эсэнээс би яг сүүлчийн эсэн заяа. Ингээд юутэй эрх мэдлийг дагаж ер нь л эрх мэдлэлтэй өндөр албан тушаалтай байх нь яагаад ямар хор уршигтай вэ гэдэг талаас нь бичээс аахгүй. Тэрэн дээр юу байсан бэ гэсэн чинь хүн алдартай эсвэл нэр хүндтэй болохын хэрээр эсвэл илүү хүч чадалтай болохын хэрээр тэрнийг тааж илүү хариуцлага гардаг. Тэгээд тэрэнд ер нь бол хүний маш их стресс эсвэл маш их таамтанд оруулаад тэрнээс олж их хүмүүс одоо өөрийнхөө хүснээр амьдарч чаддгүй бүгд бусдын хараа бусдын сонирхол нөлөөлж ер нь бол амьдрах сонирхолтой болчтой гэдэг талаас нь амар харуулсан мөлий. Мөн одоо ингээд би өөр төр авчихсан байхгүй хэрвээ миний шийдвэрээс олж маш олон хүн ингэж амьддаг эсвэл маш олон хүний ирээдүй тэдний амьдрал шийдэх тул ер нь бас л нэлийн данд ирэх хэмжээний байгаа байхгүй. Тийм болохоор үнэхээр сайн өдөртөж үнэхээр сайн одоо тийм нэр хүндтэй хариуцлагатай хүч чадалтай нэг байхыг хүсвэл сэтгэл зүгөө хүртэл маш сайн тогтоом барих хэрэгтэй юм байлээ шүү. Тэгээ үнэтэй албатай Монголын үг гэдэг заяа. Тэр нь цороо төрөөс бишээ. Үрээс үнэтэй төр гэж боддог болохоос биш. Төрөөс үнэтэй үр гэж бодгоо гэж нэг үг байдгийг байна лээ. Та нар 1911 оны хувьсгалын талаар судалж үзэх юм бол энэ үгийг ер нь бол их олон удаа сонсох болно. Заранаас гүнцэнэ жоох. 10 9 8 7 6 5 4 3 2 1 дэг. Яа. Тэр ч өөр хоёр юм юу гэлээ. За зүгээр ингэ тэмдэглэл болгож авсан юм уу? 26 оны 6 сарын 21. Safe level 1 candidate D. Square, Mr. Square. Maybe you can call me Fred. Настай. Маш их видео хийгээл ах та. Өдөр болгоно ингэж баталгаажуулж явбал амар хэрэгтэй юм шиг санагдсан надад л. За хий ахраас нь сунаач.
өдрийн тэмдэглэл ингээ болоо. Ингээ дуусаа. Өдөр ширчээ өглөөний тэмдэглэл юм уу та? Ямар ч базаад л юм бол амар хөр осорж байгаа. Аль аль цахилгатай амар хичээж байгаа. Тэгээ боломжлого нь бол сайн ашиглаж байгаа 8 сарын 21 шалгалтаа ашиглаж өгөөд тэглэл нэг пайслаад дараагийн chapter руу ороод дараагийн тэмцээнүүдэд илүү хөнгөтэй, амжилттай, илүү хүчтэй, илүү өөрийгөө хөгжүүлсэн, илүү амьдралын зорилготой, илүү их бүтээсэн юмд хүрсэн энэ амьдралаа нэг үнцэнтэй гэж өнгөрүүлэхийг хичээж байгаа нэг залманда. Тэг юу болохыг харъя. Тэгэхээр 2 сарын турш байна. Буучгүй гол 8 сар хичээгээд ирэх тэгээ болгодог. Тэр энэ видеонуудыг одоо ер нь усны хэмээр тань байхгүй юм чаа. Үдэн сайхан эдитгүй шүү. Маа гэж оруулчихна. Яг хурдлын байдалд нөгөө юу байна? Интро болон төгсгөл шууд юу гэм бэ? Тэр төгсгөлийн скин жоохон катас гэдэг оруулах гэж бодож байна. I don't know what will happen to me. I don't know. Whatever happened to me.